сая л гарлаа л да. Одоо бид нар энэ хагассан тэр Эрдэнэт хотод тэд хайрч гэдэг нэртэй хэрэг зэрэг үсгэлэн маш том үсгэлэн гаргаж байгаа. Тэрэн дээр бас энэ номныхоо нэлээд том тайлцвар хийгээд тентийн асрамжийн газрын хүмүүсд бид нар бас хичээл заах юм. Тийм тэгээд тэд хайрч өгөхээр одоо та өөрөө санджлага байхдаа 2005-6 онд Улаанбаатар хотод амьдарч исэн бол одоо бидний Аршааны орон гэлгүй тэмэл хийдэг маш олон хүүхдүүд боломжтой байдаг байсан тийм. Өнөөдөр өөрөөс авсан юм шиг тэр хүүхдүүд байхгүй болсон. Хайччүүд тэд хайч өгöd. Тэр нь хүүхдийг хайрлах хайр одоо хүмүүсийн хүүхдэд одоо өгч байгаа тэр халамж тэр хайчч байгаа гэсэн иймэрхүү байдалтай сайн муу хоёр талыг харуулсан гэр зэрэг үзэсгэлэн Эрдэнэтэд энэ хагас өдөр тэр соёлын төв гэсэн том хамгийн том байшин нэг юм шиг л тэрний арт гэлээд бол бас гарч байгаа. Эрдэнэтийн бас үн төлбөргүүлтэй очиад сонирхож болно. Энэ ном энэ төр ч гэсэн ер нь бол тийм ашигын бус үйл ажиллагаа л да. Одоо ингээд 3,000 төгрөгөөр зарагдахдаа тэр нэг ном бодлож авал дараагийн номны одоо шууд санхүүжил болж байгаа байхгүй. Өөрийн өртгөөрөө зарагдаж байгаа гэсэн. Тэгэхээр та нэг ном одоо аваад хүүхдэд авч өгвөл өөр нэг хүүхд ном авч өгөх боломжийг хангаж өгч байна гэсэн иймэрхүү байдлаар ер нь бол явж байгаа. За тэгэхээр үзэгчдээ бас нэгэн студид авчирсан сонирхолтой